Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Эрик Понти гэх энэ хүү сургуулийнхаа засаршгүй хулиган байв. Багш нар түүнийг тамаас ирсэн гэдэгт итгэхээс гадна ямагч сайн ирээдүйд түүнд байхгүй гэж мөн итгэдэг. Гэвч Эрикийн дотор ямар хүн байгааг нь хэнч мэдээгүй юм. 2003 онд нээлттэй хийсэн Evil гэх киноны товчлоо эхлүүлье. Шведийн Стокгольм хот 1950 он. Өнгөц харуус Эрик жирийн сайхан гэр бүлд амьдардаг мэт харагдана. Гэр бүлийнх нь бүх гишүүд хоосоо идэхэр сууж байв. Эрик хотхоо буруу барих юм уу? Эсвэл унгааж орхих юм бол аав нь шууд алгадаад авдаг хэвчээ гар гэдгийг бидэнд шууд харуулсан. Ингээд алганы амт өгдүүлээ зогсохгүй. Хоосны дараа өрөөндөө оруулж байгаад хүүгээ саваагаар занчих бол ээж нь нөхөртөө юу ч хийж чадахгүй тул энэ бүгдийг нь ядаж сонсохгүй гэсэндээ төгөлдөр хур тоглодог эмч нэгэн гэр бүл. Ийм амьдралаар амьдардаг Эрик уур уцаартай догшин аратан сугаа адил өссөнд гайхаад байх зүйл үгүй. Тэр аавда зодуулсан уур бухимдлаас сургууль дээр ирж гардаг ба хамаг сургуулийнхныгаа жинхэнэ гарын шүүс болгодог байна. Эрикийн ээлжид ийм зодооны дараа сургуулийн захиргаа түүнийг дуудаж үүнээс цааш тэсхийн аргагүй босонд сургуулиас хөөж байгаагаа хэлнэ. Сургуулиас хөөгдчүүд гихтээ ирсэн Эрик ээжийг нэгэн эрэгтэйтэй уулзаж байгааг харсан нь өмгөөлөгч байсан бөгөөд хүүд юуны магадгэд нэрийн хуудасаа үлдээгээд гарч одов. Ээж нь Эриктэй зөөлөн хайцдаг бөгөөд өнөөдөр гэхэд дотор байртай сургууль руу очих хэрэгтэй гэж хэлв. Энэ бол түүний дунд сургуулаа төгсөж их сургуульд орох сүүлийн боломж гэд энэ удаад хөөгдчихгүй шиг сураад төгсгөө бодглээ. Эрик баян ажлын хүүхдүүдийн говцод сурдаг дотор байртай сургуульд орсон ба дөнгөж машинаас буунгууд нь Ахлангийн нэгэн сурагч гэд өндөр засуу Отто гихч ирж түүнийг дагуулсан яв. Тэр морь ундаг яг л сурагч гэхээсээ илүү ямар нэгэн ханхүү шиг харагдаж байлаа. Отто Эрикт сургуулаа маш илдэгээр танилцуулаад өрөөнд нь хөргөн өгсөн юм. Явхдаа Отто Эрикт ямар нэг зүйл хэрэг болвол үргэлж өөрт нь хандаж болно гэж илгээр хэлв. Том бодлого Эрик өөрийн өрөөний хөрш Пьер гэгчтэй танилцлаа. Тэр төлөв даруй хүү байсан бөгөөд жаз сонсож, ном уншиж, хичээлийнхээс өөр зүйл мэдэхгүй нэгэн байв. Хөвгүүд хэдий өөрч гисэн амархан хэл амаа олцож нөхөрсөн бөгөөд Пьер Эрикийн тооны хичээлд туслах санал тавьсан юм. Оройн Эрик хоолны тахимд орох үедээ сурагчдын хоолны ширээнд суух байр хүртэл хамаа замбраагүй биш. Нарийн зохион байгуулалттай гэдгийг ойлгов. Ангийнх нь хүү Йоханы тайлбарснаар бага ангийнхан ахлах ангийнхны хажууд сууж босохгүй. Мөн аргэрийнхээ хөрөнгө чинээгээр ялгарч суудаг гэв. Хоос идэх зур Эрикийн хажууд суусан өөр нэг буржаар хүү хараалын үг хэлсэнд үүнийг нь сонссон сурагчдын зөвлөлийн дарга Отто гихч өнөөх Эрикт өдрөн сургуулиа танилцуулаад байсан ээлдэг залуу уурлаж эхлэв. Тэр буржаар хүүг ширээн дээрээс бос гэд харин даалан гихт далжих царайтай түүний туслах хоолны хутгаа авч арчаад буржаар толгой дундуур нь шийтгэл бозгон боожглаа. Энэ сургуулийн багш нарч гэсэн тийм үлгэр жишээ сургууль хүмүүжлэгч нар биш болж таарсан юм. Зарим багш нар нь тэр дундаа дүүхийн багш нь арьс өнгө үндэстний үзэл гаргаж хичээлээ заахтаа хүртэл сурагчдынхаа царай төсийг онцолж жишиж байгаад хичээлээ заадаг байв. Тэр Эрикийг самбарт дуудаад ёстой герман үндэстний сонгодог төлөөлөл байна гэсэн бол найз Пьерийг нь хит урд зүгийн царайтай сул дорой гэх мэтэр бааханд оромжлоод авлаа. Хоосны үеэр Эрик түүхийн хичээлдэр босон зүйлсийг Йохантай ярьж мөн яриан дундаа хараалын үг авчуулаад авсанд өнөөх Отто босон түүний тойрон хүрээлэгчд сонсож Эрикийг ирээд шийтгэл аав гэд шууд хутгаа арчаад эхлэв. Энэ үед нь Эрик очихгүй гэсэнд ахлах ангийнхан мэл гайхаж тэгвэл муу сурагчдын зогсдог бууланд очиж зогс гэлээ. Эрик үүнтэнч гэсэн санал нэгдэхгүй байна гэж Хевник хариулав. Ахлах ангийнхан шинэ сурагчийн энэ даварсан үйлдэлд гайхан шоконд орж улирлын амралтаараа гэртээ харж босгүй дотор байранда үлдэх шийтгэж оногдуулж байгаа ч хэлсэн ч Эрик тоосон чинжгүй шийдэглийг нь зөвшөөрлөө. Үүнээс хойш ингээл дотор байрны амьдралыг харуулах ба Эрик хичээл ном спортод хамаг анхаарлаа хандуулж мөн Пьертэй улам дотносож нөхөрлөж байгааг гаргана. Эрик сургуулийн усан сэлтийн дээд амжилтыг эвдэж усан сэлтийн багт ч ороод амжлаа. Гэвч найзынхын спортын амжилтын мэдээ Пьерийг төдийжин баярлуулсангүй. Тэр найздаа энэ нь сайнаар төгсөхгүй гэсэн бөгөөд янз бүрээр ингэж хүмүүсийн анхаарал өвтөх тусам өнөөх сурагчдын зөвлөлийнхний хараанд өвтөж гайлгавчих усам тэв. Яг энэ үед нь Пьерийн үгийг батлах гэсэн мэт Оттогийн гар хөлийн бацаа өрөөнд нь орж ирж Эрикийг яг одоо ахлах ангийнхны байранд ирэх гэснийг дамжуулсан. Эрик хэлсэн ёсоор нь очсонд орж ирэнгүүт нь Оттогийн туслах даашин түүнийг өөрсдийн овоолоостой шавартай гутлуудыг нь цэвэрлгэх даашгураагүй. Ийм даварсан үйлдэлд нь Эрик шууд чадахгүй хэмээн хариулаад өрөөнөөс нь гарч одсон.
Маргааш нь болсон зүйлээ Пьерт хэлэхэд найз нь түүний үлдэлд итгэж чадахгүй байсан ба. Хэрвээ чи тэдний нэгтэй гар дөрвөлт талаар бодож байгаагаас чамайг үүний чинь төлөө шууд сургуулиас хөөн хэмээн найздаа анхааруулсан. Тэдэнтэй мууталцснаас ивэр асуудлаа шийдсэн дээр хэмээн хэлсэн ч Эрик найздаа тэднээс огт айхгүй байгаагаа хэлсэн юм. Маргааш нь Дайлан албаар Эрикийг мөржөд түүнээс уучлалгүй хэмээн шаардав. Эрик түүнээс уучлалгүйхээс татгалзаад орой рингэн дээр эргэж дуудлаа. Пьер үүнийг найздаа тайлбарсан нь тэнд үгэнд ороогүй доод ангийнхныг дээд ангийнханд зоддог гэсэн юм. Доод ангийнхны үүрэг бол хідэн цохилт дааж байна. Тэр хүртлээ зогсоод уучлалгүй. Зөрүүсэд зохиж осон ч гэхдээ тэгээд хэрэггүй гэцгээв. Хэрв рингэн дээр очихгүй бол бүгд чамайг бочгор амтан гэж доромжлон гэлээ. Эрик хаашаач явсангүй. Гэтэл оройн Оттогийн гар хөлөд гэнэт өрөөнд нь орж ирээд гинтийн үзлэг шалгалт хийх шаардлага гарсан гэд хөвгүүдийг өрөөнөөс нь хөөн гаргав. Тэд мэдээж ямар ч үзлэг шалгалт хийсэнгүй. Хамаг юмыг нэвдэн сүйтгэсэнд Пьерийн өнхөлцөг хагарч шахлаа. Маргааш нь Эрик усан цэжих бөгөөд дасгажуулагч нь түүнд зол сарын баярын өмнө усан цэжтийн тэмцээн болно. Сургуулийн хөрөнгө оруулагчдын нэгний хүүв мөн усан цэлдэд. Тэр ялах магтаж маш өндөрч гисэн Эрик маш сайн сэлдэг тус оролдоод үзэх хэрэгтэй спортоос хамгийн арчилсан байх ёстой зүйл гэв. Орой хоосны үеэр Отто сурагчдад сурагчдын зөвлөлийн хурс болон хэмээн зарлаж тэнд зөвшөлт гаргасан хүүхдүүд тэр дундаа одоо нэрээр нь хинж дуудгаа байж хучхад амтан гих болсон Эрик ч мөн ирэх ёстой хэмээлээ. Энэ хоржинч яг л шүүх хурс юм болдог байна. Тэдж гисэн Эрик гин бурууга хүлээж уучлаас гуугаагүйд 2 амралтын өдөр албатан ажил хийх, 8 амралтын өдөр өрөөнөөсөө гарч босхгүй гих ял сонслоо. Хэсэг хугацаанд дараа амралтын өдөр нэгсэх үед Эрикийн шийтгэл босох албатан ажил хийх шийтгэлийг нь өгөв. Даашим түүнд нөх ухах ажил оноосон юм. Адар болоорж ихэлсэн ч Эрик ухсаар даашгурыг нь дуусгаж ахлах ангийнханд хэлэхэд ахин даашгур өгсөн нь энэ нөхөө одоо бос вэжээ. Шийтгэлээ дуусгаад Эрик хоосны танхимд ирэхэд тэнд сурагчид байгаагүй ч галтгоонд ажилдаг залуу эмэгтэй хоос аяхсан өгөв. Тэр бүсгүйг Мария гэдэг бөгөөд засууг өрөвдөж түүнтэй шодор бус хандаж байна гэж хэлсэн. Удахгүй улирчийн амралт ихэж сурагчид гэрэлгүй явцгаах бол Эрик сэтгэлдээ тус дотор байрандаа үлдсэн юм. Ээлжид хоосных нь үеэр Мария Эриктэй юм ярьж орой 7 цагийн үед тамхи татдаг нууц газрын хажууд зугаас нь хэмээн яваад өглөө. Хүүхний дохиог ойлгосон Эрик 7 цагийн үед өнөөх газар нь ирсэн ч бүсгүй яг яах гэж түүнийг ийшээ очилсныг нь ойлгохгүй байв. Харин бүсгүй ирээд осон досоо юм ярьжгүй юу ч ойлгохгүй зогсож буй Эрикийг үнсээд тэрч авлаа. Амарч нь доосч хүүхдүүд ирэх үед нэгэн онцгой өдөр тохиосон нь тэр шөнө шин сурагчдыг ахлах ангийнхан шоглдог уламжлал болсон зүйл байв. Хөвгүүд ч сурагчдын зөвлөлийг нь тэднийг зүгээр орохгүйг мэдэж байсанд хуран хамгаалах зүйлс хийж унтахгүй бэлэн байдалд байсан ч энэ тэдэнд туфалж чадсангүй. Тэд хаалгыг нь төвөггүй нээж Эрик болон Пьер нар суу ховын дүүрэн ялгадас цацаж орхилоо. Огөөсөн бөөлжин барин Эрик Пьер нар өрөөгөө цэвэрлэж ялгцыг нь буцаагаад ховын дүүрэн болгоод Эрик ахлах ангийнхны байр руу явлаа. Ахлах ангийнхныг унтаж байхад нь чимээгүй өрөөнд нь ороод бүх гэгч нь унтаж буй Оттогийн нүүрэн дээр бүгдийг нь асгасан юм. Хинч Эрикийг хараагүйч маргааш нь ахлах ангийнхан Эрик дээр ирж ийм зүйл хийсэн үү гэсэн ч тэр огт биш хэмээн гүрийж хинч ойж уусан хэмээн хариулсанд тэд нотлохоо байхгүйгээд яаж чадаагүй байна. Өглөөний цайны үеэр Эрик хинээс ийм ухуунаар гараад байна хэмээн Оттог осны нүдэн дээр дооглож бүр босч ирээд үнэрлэн ягсаар Отто дээр ирэв. Отто ийм зүйлийг нь тэслэхгүй хамаг чадлаараа Эрикийг зохиж гарлаа. Эрик хариу зохиж чадахгүй ч огт унахгүй байсанд Отто түүнийг өргөжлүүлэн нүдсээр байв. Гэвч Мария Эрикийг зодуулж байгааг хараад тэслэхгүй хаашгирч бүсгүйн орлого чимээгээр захиралтаарч ирсэнд Отто нэг юм зогсоход хүрсэн юм. Гэвч үүнийхэн дүнд Отто ямар ч ялж сэтгэл авсангүй. Үүний дараа кадр солигдож сургуулийн усан сэлтийн тэмцээн эхэлж байгаагаар гарна. Эрик энэ тэмцээнд төрөс бүртэн төрүүлж хамгийн сүүлийн төрөс босох 300 метрийн уралдаан босох гэд бэлдэж байгааг нь бидэнд харуулсан. Дасалжуулагч нь Эрик дээр ирж энэ гол тэмцээнд түүнд өнөөх Баян аяхийн бацааныг ялах бүх боломж байгаа юм урамшуулсан. Мөн Эрик төрүүлэхэд битээ санаа зов. Үүнээс болж түүний эсрэг юу ч болохгүй гэдгийг амсаж байна гэв. Чохол уралдаанд ч мөн адил Эрик төрүүлж нийт энэ тэмцээний турш 3 дэд амжилт тогтоосон жинхэнэ загас болж таарлаа. Зун сарын баярын өмнө Эрик лифтээ амралтаар ирж ээж алдаа сайн дүнгууд болсон усан сэлтийн цомооч гайх болов.
Гэвч Аашмут аав нь энэ бүгдийг нь нэг нүдэрэж тоож хараагүй дээр сахилга баттай 3 осныг л онцлоод байлаа. Эрик түүнд тайлбарлах гэж оролдсон. Ахлах ангийнхны дар хөлийн бацаан босохыг хүсээгүй гэсэн ч аав нь үүнийг нь сонсохыг ч хүссэнгүй. Ганц хийх дуртай зүйл босох хүүгээл занчиж гарав. Эрик сургуульд эргэн ирсэн ч Мария ягаад ч юм түүнээс зугтаж харин Отто болон түүний тойрон хүрээлгчнэр Эрикийг орхиж найз Перийг нь онцгож ихэлсэн юм. Ахлах ангийнхан тактика өөрчилж Эрикийг биш найзыг нь дээрлэх замаар Эрикт дарамт очруулах болцыг тэр ойлгов. Эрик найзаа аврахын тулд Сэлэспэж орхисон юм. Мария харин түүнд дахин уулзах гэж битэн ирэх хэмээн шууд хэлсэн ч хорвоо дэлхийн сая эмэгтэйчүүдийн адилаар учир шалтгаанаа тайлбарласангүй. Нэг орой Эрик өрөөрөөгөө явж байтал ахлах ангийнхаа өрөөндөө дуудаж яваад очтер найз Перийг нь шалчилчихсан өрөөнийхөө гол зогсоож байв. Хөөрхий хүүгээр дааш нь тохуурхож цээжин дээр нь тамхи унтраа хэмээн айлгсанд Эрик өөр дээрээ унтраа гэд цээжэд дэлээлээ. Даашин баявтаа наранггүй ирээд тамхи унтраасан ч Эрик цээжнээс нь утаа гарч байхад нэг ч ган хийсэнгүй. Энэ үед тэд өөжин зогсох Перийг хувцаа өмсгээд маргааш нь ринг дээр ирээрэй гэв. Мөн үүгээр зогсохгүй найз нарыг хагаралдуулахын тулд Отто Эрикт чи өөрийгөө бусдаас дээгүр гэж бодсны төлөө яагаад найз чи ингэж зоох ёстой ингэж асуусан. Маргааш нь Эрик Перийг ринг дээр очихгүй бай гэж яках боловч өнөөх нь Оттогийн эсрэг хатуу зогсож эцсээ хүртэл үзэлцэн хэмээн хариулв. Хэдий найз нар маргалцсан ч Эрик хэрхэн найзаагаа зодож байгааг харахаар ирсэн юм. Зодооны эхлээс том дайжгүй хэлж Пер бүр Оттог хальтж босов эв хавгүй цохиод авсан. Ийм зүйл түүнээс огт хүжээгээгүй Отто зочирдон уурсаж Перийг бараг ухаан арттал нүдэж гарав. Хэдий баахан зодуулсан ч Пер уучлалгүйхээс татгацаж нэмж баахангүй хүслээ. Энэ бүхэнд нь яаж тусалж чадахгүй нүдэндээ нулимстай харж зогссон Эрик тэслэхгүй тэндээс явсан юм. Дараагаар нь тэр зодуулаад твтэх найз дээрээ ирж Оттог өөрөө зодоод энэ бүхнийг заавал боловлон хэмээн найздаа амлав. Найзыг нь нам зодсон Отто Эрик рүү хамаг дайралтуудаа ахин ихлүүлсэн юм. Даашин түнд газарт 4 хөл зоох дааж горогч дээр нь ширээ хийн гэжээ. Эрик ажиллаа дуусаад ахлах ангийнханд үүнийгээ хийхээр очих үед нь энэ ногт ширээний хөл биш өвгтөн зориулсан зүйл болж таарсан ба тэд бөөнөрөө Эрикийг барьж аван өнөөх 4 хөлнөөс нь хүлж орхив. Тэд жаас тохоргож байгаад Эрикийн дээр хасуун босон хүүтэн ус асгаад гадаа хүүтэн байгаач тэр чигтэн нойтон хүлээтэйгэр нь орхоод зогтаацгаалаа. Эрик гадаа осох гэд хүлээтэй хөвтөж байтал Мария түүнийг ирж аврав. Бүсгүй Эрикийг өрөөндөө аваачиж хашамжилж байгаад тэд хамт онцгоо. Маргааш нь өрөөндөө ирсэн Эрик Перийн орон дээрээс захиа осноо. Найз нь сургуулиа орхин зүгтаасан болж таарсан бөгөөд түүнийг битээ зэмлээрэй гэд Эрикийг өөрийн цор ганц найзаа гэсэн байв. Перийн захиаг уншаад тэр ганцаардан ойлсон юм. Биологийн хичээл дээр нь Перт маш сайн байсан багш нь найз нь сургуулийн хаян зугтаасанд Эрикийг буруутгаж аймхаа хулчгар амтан найздаа туслаагүй хэмээн зэмлэв. Энэ үед Эрикийн төвчээр алдагдаж сургуулиас хөөгдөх эрсдлэж үлтон Даашин босон Оттогийн хүрээллийн бас нэгэн Божа нөхөр хоёрыг хоёулантай зэрэг зодтолдох санал тавьж ринг дээр дуудлаа. Ахлах ангийнхан баясаж нөгөө муу овоо гарыг Оттоос нэг юм сайхан болгож тавих нь гэцгээж байв. Гэвч хоёр хүний эсрэг ганцаараа хэрнээ Эрик огт айсан шинжгүй байснаас гадна энэ хоёрыг ядах юмгүй хинч биш болно гэлээ. Зодон эхлэнгүүд нөгөө хоёрыг хөдчиж амжаагүй байхад Эрик хитгэн хөдөлгөөнөөр хуйлсангийн газраар нэг тарааж орхилоо. Отто энэ үед Эрикийг ямар амар зодонч байсныг ойлгон шээс алдав. Эрик осны нүдэн дээр Оттог тусаан дөрж доромжлохын оронд занстай гэгч нь хуруугаараа загаад яваад өгсөн юм. Тэр шууд ажилчдын байранд ирж Марияг дуудаж өгөхийг хүссэн ч бүсгүй 3 хоногийн өмнө ажилласаа гарсан хэмээн хэлв. Үүний дараа сурагчдад загтал ирж Эрикт Мариягаас загтал ирснийг Оттогийн гар хөлийн бацаан захиа тарахтаа анзаарч орхисон юм. Төлөвлөжгүй Отто Эрикийн өрөөнд ирж захиаг болон аваад ил тод уншлаа. Загталд бүсгүй Эрикт өөрийг нь жирэмсэн болсон байхгүй гэж битгий санаа зов. Би шаардлагатай бүх зүйлийг хийсэн гэд мөн Эрикт хайртай гихцүүж битсэн байв. Отто уншиж дуусаад энэ захиагчин захиралд өгөхөр чамайг шууд сургуулиас хөөн химээгээд дарч одлоо. Оттогийн амсын ёсоор тэр өдрийнхөө оройд захирал түүнийг дуудаж сургуулиас хөөхөөс өөр сонгожт алга хэмээн хэлв. Эрик захирлын хэлсэнтэй ч мархсангүй. Бүсгүй захиаг л түүнд эргүүлэн өгөхийг хүссэн ч өнөөх нь өгөхөөс татгалзаж Марияг зүгээр март гэлээ. Нэгэнт сургуулиасаа хөөгцөнд тэр одоо алдах юмгүй болж маргааш явахаас өмнө Оттог нэг мөсөн хаширахаар босов. Тэр Оттог өдөр бүр хойд ганцаараа мовтой зугаалдгийг нь мэдэх тус тэнд нь отож байгаад бариад авсан. Оттог сүхүүлэн суужгаад одоо хаашаа зугтаач чадахгүй энд нь асаад нуун хэмээн айлгав.
Баян ажийн нусга батсан Отто тэр даруй шээс алдан халааснаас мөнгө гаргаж ирээд Эрикт өгч өсөөлж үзүүлэхийг гуйсан юм. Гэвч Эрик чиний мөнгө надад хэрэггүй гэд хэрхэн Оттог алж бүгжийг нь аваад бүх шүдийг юм цөм цохин дараа нь чамайг хинч бүр төрсөн эгчэнч танихгүй гэв. Энэ бүхэнд нэтгэсэн Отто яг л жаахан охин шиг өөлж эхэллээ. Эрик энэ үед би нэрээ чамайг ална гэж бодоо юу. Би чам шиг биш гэд нус нусмсантай хотгоцсон Оттог орхиод яваад өгөв. Тэр өрөөндөө ирж эд тогслоо хурааж байгаад гэнэт өмгөөлөгчийн өөрт нь өгсөн нэрийн хуудсыг санаж залгасан юм. Өмгөөлөгч түргэн шуурхаас сургууль дээр нь хүрээд ирлээ. Багш нар юу ч юм тэмдэглээд баясаа зогсож байхад нь Эрик орж ирэн захиралд хандан та хөв хүний нууцын тасаар хууль зөрчсөн хэмээн хэлв. Захирал тэгшинч захидлыг нь эргүүлээ өгөхөөс натгалзаж одоо энэ сургуулиас зайл гэхэд өмгөөлөгч тамхиа баагуулсаар сүртэй харахгүй гараад ирлээ. Өмгөөлөгч шууд нэг сонингийн дуугаар гаргаж ирээд энэ сонины сэтгүүлч найзтайгаа сая Эрикийг яриулсан. Түүний дүүхийг маш ихээр сонирхон хүлээн авч байна л хэмээн сүрдүүлв. Одоо харин сэтгүүлч сургууль дээр өөрийн биеэр ирж танилцсангаа Эрикийн түүхийг сонсомоор байгаа гэсэн гэж нэмж хэллээ. Энэ үед бусад багш нар сандралдаж эхэлсэнд сургуулийн захирал өөрийгөө томоохон асуудалд ороход ойрхон байгаагаа ойлгон асуудлыг эвээр шийдэх санал гаргав. Үүний дараа кадр солигдож саяны үйл явдлаас хэдэн сарын дараа сургуулийн төгсөлд бож байх бөгөөд Эрик захирлаас сургууль төгссөн гэх гэгчлэгээр дардан авч амжилттай төгсөж байгаа нь гарна. Эрик гэртээ ирж онцгой дүнгуудээ ээжтэй үзэгч ээж нь одоо чи улсынхаа хүссийг сургуульд эзэн сурах боломжтой босгоно хэмээн баярлаж түүнд баяр хүргэн тэвэрлээ. Харин эцэгт нь бас таалагдахгүй зүйлс байсан нь Эрикийн Сахилга батын дүн болон сургуулийнхаа ганц тоонд ажилладаг хүүхэн Мариата учир ургуулсан гих зэрэг байв. Тэр боломж гашин дээр нь хүүгээ занчгаар өрөөндөө ор гэсэн ч энэ удаад урдын адил зүйл болсонгүй. Эрик өмнө хизэж аавынхаа өдөөс үг сүрж үзээгүйч энэ удаад анх удаа хашгичж хагас цагийн дараа гэхэд чи хугархаа хөл дартаагаар эмжих цэрэх болсон шүү хэмээгээд эмжихэнд болсон цагдаа нарт өөрийгөө шатнаас онож энэ тэмтлүүдээ асан гэж хэлэх болсон гэв. Тэгж хэлфээс ч өөр аргагүй. Хэрвээ Эрикт зодуулж ийм болсон гэвэл Эрикч гэсэн цагдаа нарт аавыгаа энэ олон жилийн турш гэр бүлийнхнийхээ яаж зодод зовоож байсныг нь хэлсэн гэсэнд аав нь хэлэхүүггүй болон ангаан зогссон юм. Хэсэг хугацааны дараа Эрик найз Перигээ хүлээн зогсож байгаар дарах бөгөөд найзууд уулзаж Пер Женев хот руу явж сурах гэж байгаа талаараа хэлнэ. Эрик харин хуулийн фермд ажиллах гэж байгаа гэсэн ч одоохондоо зөвхөн бичиг цаас хөргөдөг ажилд ажиллаж байгаа. Гэхдээ тэр хуульч болж хорвоо ертөнцийн шудраг бус зүйлстэй тэмцэх хүсэлтэй гэв. Ингээд найзууд гар барьж ахин хизээ нэгэн цагт заавал парах болно гэд энэ кинод төгсөн.